Та нар яадаг вэ? Ийм одоо ус ч юм уу эсвэл ийм ундаа уучаад савын урд нь яадаг байсан бэ? Хайчдаг байсан уу? Магадгүй хайчдаг байсан бол одоо битгий хаяарай. Яагаад гэвэл яг ийм хуванцрыг дахиад шившин ийм хуванцар болгодог үйлдвэр манай улсад ашиглалтанд орсон байна. Энийг MCS-ийн хуванцрыг нийлүүлдэг TML гэдэг компани MCS-ийн захиалгаар өнгөрсөн жилүүдэд хийсэн. За миний мэдж байгаагаар бараг 3 жилийн турш түүхийд буюу энэ одоо PET хуванцруудыг хотын 3 цэгт худалдаж авч байсан. Тэгээ одоо ингээ бид нар үйлдвэртэй танилцах чинь орой. Амар чанга дуутаа би юу яаж байгаагаа яг сонсохгүй. Одоогор ийм гарч байна. Би хамгийн төгсгөлийн шатны айдын гэсэн чинь энэ дудаг гэж хэлсэн. Энийг гэхдээ одоогор Казахстан руу экспорт гаргасан байна. Ирэх жилээс хамгийн гол нь энэ пэтэс яг энэ пэтийг үүсгэж гаргадаг тэр шатнда ирэх жил хийж байгаа. Уг нь бол хардаа бид нар чинь дандаа ингээд төрөмс байгууллага буюу энэ хог хаягдлын чиглэлд ажилладаг менежментийг сурталчилдаг те zero waste руу явж байгаа хгүй юу. Гэтэл энд болохоор open mic-ийн үүсгэн байгуулагч жигтэй явж байгаа билээ. За яагаад ирсэн бэлээ? Ямар санагдав? Яг урд нь бид нар нэг хог мангас гэдэг арга хэмжээнд дээр манай ивент хамтарч ажиллаж байсан. Тэгээ ямар юм ажил хийдэг, яг юуны төлөө юу хийгээ яваад байдаг хүмүүсийн ингээд мэдэх боломж цаг цав гарсан болохоор хавд явж үзлээ. Тэгээ өнөөдөр бол энд нэг Монгол улсын хэмжээгээр 18,000 тонн хог хаягдл жилдээ гардаг гэж юм л та. Тэгээд энэ үйлдвэр болохоор 20,000 тонныг жилдээ боловсруулах хүчин чадалтай. Тэгээд энэ үйлдвэрийн яг одоогийн жилийн юу энэ хог хаягдлыг боловсруулж байгаа нь бол 6,000 гаруй тонныг боловсруулж байгаа юм байна шүү дээ. Тэгээ надад бол үнэхээр гайхалтай санагдчихэ. Бид нар одоо хуванцар хог хаягдлаа ингэж илүү их хаяхаас илүү шууд их усүр дээр нь англиад тэгээ энэ үйлдвэр одоо иймэрхүү үйлдвэрүүдэд өгөх юм бол энэ эцсийн бүтээгдэхүүн болоод эдийн засгт маань маш их хэрэгтэй юм байна гэдгийг их ойлголоо. Нийт бүх хог хаягдлын 70% нь дахин боловсруулах боломжтой гэж байгаа байхгүй. Тэгтэл би 70%-ийг одоо уут дүүрэн хогныхын 70% нь шууд булагдах хаягдл руу орох юм бол 200-аас 500 жил гөбөр сүлдээ чилийн тэр бол 1000 жил ингээд газар булагдаад байж идэг. Харин дахин боловсруулах үйлдвэртэй байх юм бол өнөө 70 орчим хувийн хуванцар болон шил болон бусад дахин боловсруулах түүхийн эдүүдийг дахиад бүтээгдэхүүн болох боломжтой болчихж байгаа гэсэн. Үйлдвэрлэгч компаниуд маань ингээд гой манлайлаад одоо гаргаж байгаа одоо бүтээгдэхүүнийхээ сав баялаг бодлыг дахин боловсруулах дээр ингээд маш хариуцлагатай болж ирсэнд бол маш их баяртай байна. Тэгээд үүнийг дагаад бас Монгол одоо бүтээгдэхүүнийг хэрэглэгчид маш олон байдаг. Тэгэхээр Монгол үйлдвэрлэгчид маань бас сав баялаг бодол дээр анхаараасай гэж маш их одоо бодож явж илаа. Тэгээд үнэхээр их таалагдлаа.